За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Асинхрон 24 дахь хичээл эхэлж байна. За энэ удаагийн хичээлээр бид цахим бичвэрийн талаар дахин үргэлжлүүлэн судлана. Мөн одоо синхрон хичээлээр одоо үзснээ дахин баттгах ийм хичээл байгаа гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд маань за Монгол бичгийн фондыг компьютер ноутбук хэрхэн одоо ямар дараалалаар суулгадаг вүлээ. За тэгээд нөгөө үсгийн байрлалуудаа мэдээж сэргээн санана. За бичих чиглэлийнхаа тохируулгыг бас хэрхэн яаж хийдэг бэлээ гэдгээ сэргээн санаад за тохируулгуудаа хийгээрэй. За алхам 1 гадаад үгсийг white фондоор бичнэ. За үсгийн одоо юу гэдэг нөгөө байрлалуудаа бол дэвтэртээ зураг тэмдэглээ авчихсан учраас тэр бичвэр одоо зураг харж агаад бичихнэ гэсэн. За дараах үгсийг монгол бичгээр бичнэ гэсэн. Пепси унда, нэн вирус, виз хүсэх, дипломын ажил, архивын баримт, Варшав хот, Кока-кола, Парис хот, за чихэр шоколад гэсэн үгсийг монгол бичгээр бичнэ. За дараа нь алхам 2 дараах шүлгийн 4 мөртийг white фондоор бичнэ. Би монгол хүн гэсэн шүлгийн 4 мөртийг өгсөн байна. Мөн одоо компьютер ноутбук дээрээ дараах 4 одоо мөртийг бичихнэ. За үсгийн байршлыг гарын драйверыг дэвтэртээ зураад нүдлэн тогтоох байсан. Дэлгэцээр харуулж ийн. За бичиж аваагүй хүмүүс бол дараахыг хараад бичээд тэмдэглээд аваарай. За одоо бичлэг үзээд өсгүүдийнхаа байрлалыг дахин сэргээн санацгаая. Windows 10 үйлдвэрлэлийн систем ба гарын байрлал. Та компьютерийнхоо үйлдвэрлэлийн системийг Windows 8 эсвэл Windows 10 аль нь болохыг мэдхийн тулд дараах алхмыг гүйцэтгэрэй. Edition хэсэгт аль болох нь харагдах юм. Хэрэв Windows 10 бол дараах гарын байрлалыг ашиглан бичээрэй. Гадаад үгэнд орох V үсэг, E үсэг. Shift-тэй хамт дарвал гадаад үгийн эхэнд ордог E үсгийн нийлэмж. R үсэг. Shift-тэй хамт дарвал гадаад үгэнд орох J үсэг. T үсэг. Яагийн төрлийн үсгүүд. U үсэг. I үсэг. O үсэг. Пүрв гэдэг үгэнд орох P үсэг. A үсэг. S үсэг. D үсэг. Фото гэдэг үгэнд орох P үсэг. R үгэнд ордог G үсэг. R үгэнд орох H үсэг. Shift-тэй хамт дарвал гадаад үгэнд орох H үсэг. Z үсэг. Shift-тэй хамт дарвал гадаад үгэнд орох K үсэг. L үсэг. Shift-тэй хамт дарвал гадаад үгэнд орох L үсэг. Гадаад үгэнд орох Z үсэг. Иш үсэг. Ч үсэг. Shift-тэй хамт дарвал гадаад үгэнд орох C үсэг. У үсэг. B үсэг. N үсэг. Shift-тэй хамт дарвал их инхлэг. M үсэг. Таслал. Shift-тэй хамт дарвал хашилт. Өгүүлбэр төгсгөх давхар тусал. Shift-тэй хамт дарвал хашилт гарч ирнэ. Мэдэг. Түүнээс биш үгийн эхэнд, дунд, адагт орох тусдаа үйлбэр гэж байхгүй юм. Сорилуудаа, дадлагаачлуудаа хийгээд хичээлийн дараах сорилоо өгч хэлгээгээрэй.